Үйлчлэхээр дуудаглаа. Үйлчлэхээр дуудагдах гэдэг нь дэлхий дээрх өөрийнхөө бүх хүүхдүүдэд маш их хайртай Тэнгэрлэг эцгээс маань ирсэн дуудлага гэж би бодож байна. Гол нь тэр өөрсдийн хүүхдүүдийн нэг болох намааг дуудаж, бусад ах эгч нарын минь олуулахаар явуулж байна. Ингэснээр тэднийг эцгийнхээ гэр тийш авчрах юм. Энэ нь Христ дэлхий дээр байхдаа үргэлж бусдад тусалж байсан түүний үйлстэй бараг л адил юм. Хэрвээ чи хэн нэгэн хүнд үннийг заах юм бол тэр хүнд сайхан сэтгэл төрүүлнэ. Танд ч бас Тэнгэрлэг эцэгт манж бас сайхан санагдах болно гэдэгт би итгэлтэй байна. Номлолд байх үедээ та нар өдөр шөнөгүй ажилдаг. Өдөрт 12 цаг ажиллана. Өөрсдийнхээ тухай бодхоо болно. 2 жилээр явна гэхээр та нарт хэцүү санагдаж магадгүй юм. Урд нь хизээч хийж байгаагүй болохоор ямар байдгийг мэдэхгүй байна. Та нар сургаалыг нь зааж байгаа тэр хүмүүстэй үйлчилж байна. Та нар тэнд байгаагүй бол магадгүй нэгдэхгүй байх байсан тэр хаалгуудыг та нар тэдэнд онгойлгож өгч байна. Их эзэндээ үйлчлэх нь түүний ажлыг хийж байна гэсэн үг. Мөн та нар зөв шалтгааны улмаас үүнийг хийж байгаагаа мэднэ. Бурхан танд туслана. Дуудлага онгойлгож байгаа нь би үнийг задлж чадахгүй шүү дээ. Хүндэд ахлагчсан юм бид. Энэхүү та Иесус Христийн хожим үеийн гэгэнтүүдийн сүмийн номлын ажилд үйлчлэхээр дуудаглаа. Та Калифорни мужийн Сан Хосегийн номлолд ажиллахаар томилогдлоо. Миссисипи Жаксоны номлол. Итали кантоны номлол. Индианаполисын номлол. Венесуэла Каракасын номлол. Та Иесус Христийг төлөөлж түүний дахин сэргээгдсэн сургаалыг номлох зохистойгоо баталлаа. Та сүмийн албан ёсны төлөөлөгч болж өөрийн цаг хөдөлмөрийг их эзэндээ үйлчлэхэд зориулан хувийн сонирхлоо хойш тавин ажиллах бөгөөд үүнийтэн төлөө Бурхан таныг адислаж та үнний өмгөөлөгч буюу ээлч болно. Та 24 сарын турш үйлчлэх болно. Та Юта мужийн Права дахь номлогчийн сургалтын төвд илтгэх ёстой. Номлогчийн сургалтын төвдөх анхныхаа өдрийг би хэзээж мартахгүй. Үнэхээр гайхамшигтай байсан. Над тун их таалагдсан. Миний хувьд хамгийн дурсамжтай зүйл гэвэл энэ өрөөнд бүгдээрээ цугларсан үе маань байлаа. Аав ээж маань тэнд байсан. Номлогчийн сургалтын төвийн тухай богино танилцуулгын дараа биднийг салхихаас гүйцэтгэхийг хүссэн. Бид нар нэг хаалгаар гарч эцэг эхчүүд маань өөр нэг хаалгаар гарч явцгааж билээ. Сэтгэл их хөдөлсөн болохоор нэг их уйлж чадахгүй л байлаа. Үгүй яг баг зэрэг уйлсан л да. Гэвч их л баяртай байсан. Гэр бүлийнхнийгэн тэрч байхад дүү маань бүр маш их уйлж байлаа. Бид хоёр үргэлж дотно байсан болохоор энэ миний сэтгэлийг үнэхээр хөндсөнийг би санаж байна. Салж явах хэцүү байсан да. Дараа нь юу болох вэ? Тэр хаалгаар гарангуудаа бид хаашаа явах вэ гэдг нь надад их сонирн байлаа. Би энэ цагаан цамцыг мөн зангаагаан зүгэд алхаж явахдаа яг номлогчиг харагдахгүй л байна даа гэж өөртөө хэлж билээ. Би Винтэйг танилцах эхний өдөр хэцүү байж магадгүй л дээ. Гэвч бүгд л энэ тэндээс ирсэн болохоор та нар ч бас тэдний дунд ороод л явах болно. Би дөнгөж сая ирлээ. Тэр нь ч илт байна л да. Гэрийнхнээсээ холдсны дараа чи ямар ч ганцаардалд орсон тэр байдал чинь дороолоогүй болно. Яагаад гэвэл та өөр нэг хамт олныг хэсгэнэ гэдгийг ойлгох болно. Номлогчийн сургалтын төвд очихгүйгээр номлолд явах талаар би төсөөлж чадахгүй. Хүн болгон номлогчийн ажлын тухай бодож түүгээр хооллож, ундалж, энэ ажлын тухай бодож унтдаг.
Сэтгэл санаа юр бусын сүнслэг байдгийг тэд нар биднийг зөвхөн сүнслэгээрч биш бас бие махбодын хувьд нэгэн хэвэнд оруулж байгаа юм шиг санагдсан. Ахуй нөхцөл нь үнэхээр гайхамшигтай байсан. Хэрэгтэй бүх зүйл тэнд байлаа. Та нар олон орныг хэл сурч байгаач яг л адилхан мэдээг бусдад дуулахаар явж байгаа. Ийм олон номлогч нар байгаа надад үнэхээр гайхамшигтай байсан шүү. The vegetables. Das Gemüse. Das Gemüse. Das Gemüse. Kami-sana ni. What's kami-sana ni? Урд нь хизээж төсөөлж бодож байгаагаар сэтгэл минь хөдөлж байсан. Үнэхээр их сэтгэл хөдлөсөн шүү. Та нарыг мэдхээс өмнө л номлогчин сургуулийн төвийн хугацаа дуусчихсан байна. Та онгоцны буудлын дээр очижсэн байна. Та нарын заримынх нь гэр бүл мөн тэнд байх болно. Тэгээ бидний зарим нь дахиад л салах ёс гүйцэтгэх хэрэгтэй болдог. Онгоцонд сууж байх үедээ номлолын ерөнхийлөгч маань ямар хүн байх бол номлол маань ямар шүү хүн байх болоо гэж үргэлж бодож байлаа. Шинэ номлогч нартай уулзах, тэдний сэтгэлийн хөөрөл, урам зоригийг харна гэдэг үнэхээр сайхан. Мөн номлолын ерөнхийлөгчийн амьдралд ч сэтгэл хөдлөсөн дурсамж бий болгодог юм. Энэ нь бараг шинэ хүүхэд хорвоод Мендельсонтэй адил юм аа. Сайн байна уу ахлагч Картрайт? Сайн байна уу? Сайн явж хэрвөө. Хагсын ч болов өөрсдөө төлж номлолын талбарт ирдэг номлогчдын жинхэнэ үн цэнийг харсан. Тэдний бүхнээ зориулахад төвшин нь их өндөр бөгөөд тэд багч гисэн золиослсон тул арай илүү ойлгодог. Эцэг эхчүүд хүүхдүүдэн сайн үлгэр жишээ байх хэрэгтэй. Гэр бүлийн цуглаанаа хийж мөн зөвхөн сүмд очсноор л тэдний итгэж байгаа зүйл нь маш чухал юм гэдгийг хүүхдүүдэд харуулах хэрэгтэй. Ийм л газар ирээдүйн номлогч нарын өрн таригддаг. Семинарын багш ч юм уу хүүхдийн бүлгийн багш
скаутын мастерч байсан хамаагүй салбарын бүх гишүүдэл амьдралдаа ямар нэг онцгой байдлаар ажиллагдсан байдаг. Бид хүүхдүүдэд дангаран өсгөж чадахгүй. Гадуур өдөр өдрөөр дэндүү их тэмцэлд явагддаг. Доктортой байж хайраа үзүүлж сургаалыг хайрласнараа бид чадах бүхнээ хийж угаан дээр юм аа. Лайн семинараасаа ирээд надад семинарын багшийнхаа нэгэн тодорхой санааг заасан аргын тухай хэлнэ. Эдгээр санаанууд нь түүний сэтгэлд үлдэж тэр бидэнтэй хуваалцахыг хүснэ. Тэдгээр нь түүний сэтгэлд үлдэж тэр энэ тухайгаа номлолын талбартаач хуваалцах болно. Эцэг эхийн хувьд та нар хамгийн анхудаа түүний гэрчлэлийг агуулсан захааг хүлээх болно. Энэ нь миний эгч биш, миний эхнэрийн эгч биш, эмээ өвөөгийн эгч биш. Харин түүний скаут мастер эгч биш. Энэ нь зөвхөн түүний хэл юм аа. Номлогч нарыг ажиглаж байсны хувьд өдрийн 24 цагийн турш хамтрагчтайгаа амьдарч сурах нь тэдэнд дасгад хамгийн хэцүү зүйл гэж бодож байна. Хамтрагчийн тухайд нэг үнэхээр нааштай зүйл бол та нар бие биенийгээ хөтөлдөг. Хэрэг чи залхуураад ажиллахыг хүсэхгүй байвал тэгж чадна. Чамайг хэн ч албадахгүй. Та нараар үүнийг хийх хэн нэгэн хүн байдаг гэж би үргэлж боддог байсан. Гэвч энэ бүхэн хүний сэтгэлээс шалтгаална. Чи өөрийнхөө хөтлөгчөнд байх ёстой. Чи өөрөө л тэнд очиж хийх ёстой. Энэ үл сорилт номлолд үйлчлэхээр ирсэн хүн бүр өөрөөр амьдралтай байсан байдаг. Гэвч та нар хүмүүстэй харьцаж амархан сурнаа. Ихэнхдээ хамтрагч чинь чиний хамгийн сайн найз болдог. Зарим хамтрагч нартайгаа байхдаа би ихэнхдээ хоол хийдэг байлаа. Энэ тийм том зүйл байгаагүй л дээ. Ягаад гэвэл чили дог хийж чадахгүй юм байхгүй. Номлогч нарын хоорондын харилцаа үнэхээр гайхамшигтай. Та хоёр хоёулаа хар нэрийн тэмдэг зүүдэг. Үүнтэй зүүрлэхээр зүйл гэж үгүй. Бид үрдийн найзууд байх болно. Босох цагтаа босож хийх ёстой зүйлээ хийдэг номлогчид амжилтанд хүрдэг. Номлогч нар амжилттай зааж, ариун сүнсийг мэдэрч байх үедээ амьдралдаа үрдэн хязгаарч баярлж байгаагүйгээр баярлдаг юм. Та нар явж ажиллах үедээ ажил зөвхөн айдах биш, харин итгэх ёстой. Сургаалыг үнэн гэж мэдснээр болон хүмүүс та нарыг болон та нарт байгаа тэр мэдээг сонсох болно гэдэгт итгэснээр л ажлыг хүртэх болно шүү дээ. Хүмүүсийг хайрлах нь номлолын ажлын хамгийн чухал зүйлүүдийн нэг гэж би бодож байна. Та нарын ичид зовон байж хүмүүстэй итгэлжлэн холбоогоо дээшлүүлэхийг хичээж шинэ хүмүүстэй танилцах нь олон номлогч нарт хэцүү санагддаг юм аа. Та нар аврагчийнхаа тухай сурч энэ амьдралын чинь нэгэн хэсэг болж ирдэг. Илүү их сурах тусам илүү хайрладаг гэж би бодож байна. Бусдад тусалж үйлчлэхээс илүү бидний амьдралд баяр баясгаланг, бүр жинхэнэ баяр баясгаланг, мөн жинхэнэ аз жаргалыг авчрах болон номлогч нарын 18 сар болон 2 жилийн хугацаанд хийдэг зүйлтэй адил зүйлийг бид амьдралдаа хийдгээ гэж би л бодохгүй байна. Тэр бусдад үйлчилж байгаадаа үнэхээр баяртай байсан. Сайн байна уу? Та нар гадагшаа гарч хэн нэгний хаалгыг догшин ороход тэд та нарын мэдээг сонсно гэдэг нь шууд л та нарт итгэж байгаагаа харуулж байгаагийн шинж юм аа. Хүмүүс зааж байгаа үетэй адил зүйл гэж байхгүй. Чи хамтрагчтайгаа сууж та нарын зааж байгаа хүн чинь буудан дээр сууж байна. Та нар судруудаа авчирсан. Тэгээд Жозеф Смитийн түүхийн тухай мөн дахин сэргэлтийн тухай зааж байна. Мөн тэд нар сонирхож байна. Señor Santiago, ¿cómo está usted? Muy bien, ¿y ustedes? ¿Hemos llegado a tiempo? Sí, qué bueno. I think my Нэгдүгээр ярилцлагыг заах нь миний хамгийн дуртай зүйл гэж би бодож байна. Тэнгэрлэг эцэг болон Иесус Христийн тухай мөн Мормоны номын тухай заадаг болохоор л би нэгдүгээр ярилцах нь дуртай. Тэд нар үнэхээр ариун сүнсийг мэдэрч байна гэдгийг чи мэдэрч байна гэдгийг чи мэдэж мөн мэдэрч байгаа болохоор тэд нэр хаалтын залбирал хэлхийг хүснэ. Заримдаа энэ нь тэдний анхны залбирал байдаг болохоор хамгийн сайхан үнэхэр чин сэтгэлээсэн байдаг юм. Чи энд өөрийнхөө юунд итгэдэг тухай хүмүүстэй хуваалцахыг хичээн цагаа өнгөрөөж байна. Хүмүүсийн чамд хэлэх тэр олон үгүйгийн дараа арай гэж нэг хүн тгий ороо тэр та нарын юу хэлхийг сонсомоор байна гэж хэлнэ. Энэ нь бүхэл зүйлийг үр дүнтэй болгож өгдөг юм. Хувь хүний хувьд ч, өрхийн тэргүүлэгчийн хувьд ч бидэнд ямар ч жинхэнэ удирдлага болон үндэс суурь гэж байгаагүй. Гэр бүлд ямар ч дотн уур амьсгал гэж байгаагүй. Хэрв бид энэ хоёр номлогчтой уулзаагүй бол өнгөрсөн 17-18 жилийн турш өөрөө шашнаас үннийг хайн тогтургүй байсан тэр чигээрээ л байх байсан. Нэг гэр бүлийн 6 хүн дөнгөж сая сүмд орж ирлээ гэж хэнэг нь бидэнд хэлсэн л дээ. Бид их баярлсан.
Бид суугаад 5 минут ч болоогүй байхад тэд ирж өөрсдийгөө танилцуулан бидэнтэй гар барьлаа. Сайхан л юм байна гэж бид батсан шүү. Тэгтэл тэд танад очиж болох уу гэж асуусан. Нэгдүгээр ярилцлагыг би санаж байна. Энэ үнэхээр сүнслэг мөн хүчтэй байсан. Ээж нь хоёр ч удаа уйлах гэж байгаа мэт харагдсан л да. Тэр яг энэ л тохиолдлыг хүлээж байсан байх. Энэ үнэхээр түүний хүссэн зүйл байлаа. Тэд нар тайван байсан болохоор та нар ч бас тийм байж болно. Тэд танаа гэр оронгч, хүүхдүүд, эгч мөн та нарыг ч шүүгээгүй. Тэд зөвхөн хуваалцахыг хүссэн зүйлээ хуваалцаж байгаа юм. Тэгээ та нарын жинхэнэ нөхрөл болон итгэлээ хөгжүүлснээр мөн цаашлах тусмаа багш шавын адил биш, харин энэ бүгд л жижиг зам дээр хамтдаа явж байгаа та илүү адил юм. Хэдийгээр энэ нөхрөл нь үнэн ч гэсэн энэ зөвхөн ахлагч нарын болон бидний хоорондын нөхөрлөөс илүү зүйл гэдгийг би мэдэж байлаа. Энэ тохиолдолд үүнд буруу гэж байхгүй гэдгийг би ойлгосон. Яагаад гэвэл тэд үнэхээр их эзний ажлыг хийж байгаа Христ ч мөн тэхэл байсан. Хэн нэгэн хүнтэй маш их ажиллаж мөн тэдний усан баталгаа харах нь бүхэл зүйлийг үр дүнтэй болгож өгдөг. Маш их зовлон зүдгүүр, янз бүрийн асуудлууд, сэтгэл зовоосон зүйлүүдийг та нар туулж мөн тэдний төлөө маш их залбирах болно. Гэвч тэдний усан баталгаа хийлгэхийг харах нь бүх зүйлийг үр дүнтэй болгодог. Ахлагч Браун юу хийснээ ерөөсөн төсөөлөхгүй байгаа гэж би бодож байна. Ахлагч Браун сүмд хүмүүсийг шинээр оруулсан. Гэхдээ тэдний нөлөө нь зөвхөн усан баталгаа хийлгэх үед биш, харин манай хүүхдүүд, тэдний хүүхдүүд, бүр тэдний хүүхдүүдэд нөлөөлөх болно. Хүмүүс ямагт их ганцаардаж уйтгар гунигт автахыг би харна. Сургаал тэдэнд хэрхэн тусалж чадахыг би мэднэ. Аз жаргал тэдний амьдралд юу авчирч чадахыг мөн би мэднэ. Үүний нэг хэсэг нь байхыг би хүсэж байна. Тэгээд миний амьдралд авчирсан тэр их аз жаргалыг тэдэнтэй хуваалцахыг хүсэж байна. Би яагаад энд байгаагаа хэлж чадахгүй л дээ. Гэхдээ энд байх ёстойгоо л мэдэж байна. Миний зүрх сэтгэлд нь хүрч чадсан тэдгээр хүмүүс болон сурсан бүх зүйлийн минь төлөө ар гэрийнх маань ажиллагдсан гэдгийг л би хэлж чадна. Яагаад би энд байна вэ? Яагаад энд байхыг хүсээд байна вэ гэвэл би маш их аз жаргалтай байна. Үүнийгээ дэлхий дээрх юунаас ч солихгүй. Сургаалын талаар эргэлзээд байгаа залуучуудад номлолд явахыг зөвлөх. Яагаад гэвэл энд л тэд Иесус Христийн сургаалыг үннээсээ сурч ойлгож чадна. Энд л та нар үүнийг мэдж мөн сүнслэг байдлаараа өсөх болно. Номлолд явхаас өмнө би өөрийгөө гэрчлэлтэй байсан л гэж бодож байлаа. Гэвч эргээд бодоход хэрвээ надад гэрчлэл байсан бол энэ нь маш сул дорой байсан. Номлол маань надад Мормоны ном үнэн мөн Жозеф Смит Бурхны бошиглогч гэдгийг мэдэхэд тусалсан. Энэ нь мөн хамгийн агуу ажил юм шүү гэдгийг ойлгоход надад тусалсан юм аа. Гэрлүүгээ буцахт нь гэрчлэн түүнтэй хамт байх болно. Гэвч түүнийг буцахт нь түүнтэй хамт байх зүйл бол энэ хүмүүсийн тухай сэтгэгдэл юм. Онгоцонд орох үедээ энэ хүмүүсийг дахин харахгүй байж магадгүй гэдгийг ойлгоно. Иймээс ч энэ ажлыг орхиход хэцүү байдаг юм. Миний амьдралыг хамгийн сайхан 2 жил байсан гэдэг нь эргэлзээгүй. Би дахиад явмаар л байна. Ганц минут гэсэн явмаар байна. Ямар хүн байхыг мөн амьдралдаа яг яаж хандахыг номлол маань надад заасан. Би алхам ухраад
Бүр мөнхийн амьдралыг багтаасан тэр том зургийг харах шиг болсон. I know God lives. Бурхан амьд. And that through Мөн Christ, Христээр дамжуулан бид Тэнгэрлэг эцэгтэй дахин амьдрна гэдгийг би мэднэ. one of the Ариун сүнсний удирдлагатайгаар ямар нэг зүйлийг хийсэн үр дүнг минь Тэнгэрлэг эцэг Саашаан гэдэг дэлхий дээр байжулах хамгийн том баяр хөөр юм аа.